цалин бодоход хамгийн ихэнд цалин бодогдох хугацааны мэдээллийг оруулж өгнө. Ажлын хоногуд шинэ мөр үүсгэж цалин бодох он сар оруулна. Хэрвээ хилтэс бүр өөр ажлын хоногтой бол хилтэс тус бүрт ажлын хоног тохируулна. Загвар хэсэгт үндсэн тохиргоог сонгоно. Тухайн сарын нийт ажлын хоног болон цагийг оруулна. Эхний ажлын хоног цагт урьдчилгаа цалин бодогдох цаг хоногийг оруулна. Календарын нийт хоног оруулж урьдчилгаа болон сүүл цалин бодогдох өгнөөг тохируулаад даван дарахад сүүл цалингийн хоног цаг автоматар бөглөгдөнө. Урьдчилгаа болон сүүл цалин бодогдох өгнөөгөөр дансны бичлэлд бичигдэх тул анхааралтай оруулна уу?